За сайн уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн сайхан надад сайхан амарцгаасан уу? За бичлэг хийгээгүй бараг 1 сар. За арайч 1 сар биш хаа тий. Гэтэ ер нь удажлаа 1 сар бараг болчлоо. Энэ хугацаанд гинтийн шийдвэрүүд, гинтийн зүйлүүд маш их тохиолдлоо. Тэгээ жоохон бичлэг хийхэд заав гарахгүй. Тэгээд ойрын хэдэн өдрүүдэд маш их ядраад жоохон тиймэрхүү байлаа. Гэтэ зүгээр. За энэ удаагийн бичлэгээрээ би өөртөө юу тохиолдсон болоод яагаад ийм зүйл сонирхох болсон. Тэгээд бясалгал хийснээрээ надад гарсан өөрчлөлтүүд юу байсан гэдгийг хуваалцахаар шийдсэн. За би 2011 тийм 10 илүү 10 он юм байна. Тэгэхээр бараг 15 жилийн өмнө анх удаа ингээд сүнсэнд даруулах гэх юм уу тэгж байсан. Тэр бол миний амьдралд тохиолдчихсан хамгийн анхны маш бодиттой сүнсийг нь харсан бүр их тийм тохиолдол байсан. Тэрнээс хойш ерөнхийдөө жоохон унтаж чаддгүй болоод нойрны асуудлуудтай болж эхэлсэн. Орой унтахаас айдаг болоод өглөө цагаар жоохон нойр авдаг ч юм уу тий. За тэгээд одоо энэ бүх хугацаанд миний ажигласнаар энэ нь юу байсан гэхээр жоохон энергийн төвшнөөс хамаарат тохиолдоод байна гэдгийг анзаарсан баггүй. Тэгээд би өөрөө ядарсан үедээ эсвэл одоо тухайд сэтгэл санаагаар унсан үед ч юм уу эсвэл энергийн төвшин маань жоохон доогуур байх тохиолдолд яг иймэрхүү зүйлс надад тохиолдоод байгаа юм байна гэдгийг анзаарсан. Тэгээ мэдээж одоо энэ 15 жилийн хугацаанд миний амьдралд маш олон зүйлс тохиолдож тэрнээсээ хойш одоо би энэ яг юу юм болоо гэж боддгоо зүгээр л яг нэг нийтлэг одоо нийтээрээ ингээд одоо юу төлөө зүудний ямар тохиолдол гэдэг лээ монголоор нэг тийм бас нэг юм шинжлэх ухаан талаасаа байдаг те одоо тархины үжилээ ямар ч гэсэн одоо яг нэг тийм serious бол хүлээж аваагүй зүгээр яг тиймэрхүү л юм тохиолдож байгаа байх гэж боддог байсан. За гэтэл яг 2015 онд төрөөд тэг маш их ядраад тэг төрсэн ээжүүд бол мэдж байгаа бах. Шинэ нь ерөөсөө унтаж чаддгүй. Тэгээд яг тэр үедээ хөхүүлээд шинэ болохоо ингээл хүүхд уйлахаар босч хөхүүлээл бараг 2 цагт том 3 цагт том ингэж босдог те. Тэр үед бол бүр нойрны асуудалтай болсон. Ерөөсөө унтаж чадхаа болоод тэгээ нэг жоохон унтаад буцаад сэрхээрээ ингээд сэрээд хүүхдээ хөхүүлчээд буцаад хифтэнгүүт яг тэр хэлбэлцлийн үе рүү орчдөг байсан гэх юм уу. Яг унтаа сэрүүний завсраар байнга тийм тохиолдол руу ер нь бол орчдөг байсан. Тэр хэлбэлцлийн үе нэг юм сонио. Долгион таараагүй радио шиг сонсогддог. Тэг ингээ маш олон хүний шуум энэ төр сонсогддог. Зарим тохиолдолд биенээсээ ингээд хөвөөд хүсээгүй байхдаа шүү дээ би ингээд маш их ядарч байгаа зүгээр унтмаар байгаа. Тэгэнгүүт яг ингээд хөвж гарах ч юм уу те. Бүр тийм зүйлс хүртэл ингээд тохиолддог байсан. Тэгээд яг хөө тэрийгээ би ингээд ер нь бол ингээд өөр дээрээ тохиолдож байгаа одоо тийм бүр нойрны асуудал, тархины гацлтын асуудал ч юм уу те. Тэгж хүлээж авах болсон гэх юм уу. Энэ нэг л өөр зүйл яваад байна уу да гэж жоохон анзаарч эхэлсэн. Гэхдээ дараа нь дахиад би одоо нэг сүртэй тэрнийхээ араас хөөцөлтөөд ч юм уу надад юу тохиолдоод байна энэ төргээл нэг тэгж амар сүртэй ингэж яваагүй л те. Тэгэл угаасаа амьдралын шаардлагаар ингээд өдийг хүртэл ингээд болцсон байсан. Тэр тохиолдлууд бас яагаад ингээд дахиж маш их
мэдрэгдсэн үе нь юу байсан гэхээр ковидын үе байсан. Ковидын үеэр бүгдээрээ ингээд карантинд ороод за тэгээд бид бүгд карантинлэгдснийхаа дараа ингээд өдөрт гэртээ хийх зүйлсүүд нь ингээд угаасаа ингээд өдөржин байгаа хүмүүстэй заримдаа өдөр унтаад орой унтахгүй байх ч юм уу. Эсвэл оройд ч унтаад өглөө унтах ч юм уу. Бүр нойрныхаа хэмнэлийг солио хийцэн. За тэгээд яг тэр үед би айгүй их даруулаад дахиад хэлсэн баггүй. Яагаад тэгэхээр гүн нойроо авсны дараа дахиад сэрээд буцаад унтахтаа нэг юм сэрүүн зүд рүү ороод байгаа юм байна гэдгээр яг тэр үед л ингээд амар анзаарчсан. Тэгээд хэрвээ ингээд одоо диван дээр зурагт үзэж байгаад ингээд унтсан байх юм бол маа нөхөр ингээд босоод орлогоо орё морё гэдэг ч юм уу. Тэгээд тэр тохиолдолд би бүр ингээд сүүлдээ баг ингээд амар ууралдаг болсон байсан. Ингээд плиз те намайг зүгээр ингээд яг тэр унсан газар маань унтуулчихаа. Битгий ингээд намайг эргэж сэрээгээрээ гэд бүр тэгж гуйдаг байсан. Тэгвэл би яг нэг унсан газараа унтахтаа гүн нойроо авчдаг. Тэгээ буцаад унтахтаа маш их зовдөг. Тэгээ арай ч унтах юм бол дахиад тэр нэг сэрүүн зүүд рүүгээ ороод нэг юм хэлбэлцэл рүү ороод тэгээ ингээ янз юм хараад эхэлдэг байсан. Тэгээ айгу төвхтэй тэгээд өөрөө ч бараг тэрэндээ ингээд асан зохицоод бараг тэнд ингээд 9 шидийн юм ер нь бол маш олон төрлийн юм байд юм байна гэдгийг бас ингээд мэдэж авч исэн. Гэхдээ би одоо ч гэсэн айдаг хэвээрээ цаашаа гүн орч чаддгүй. Тийм үе рүү орох юм бол шууд сэрхийг хүчилдэг, хичээдэг. За тэгээ юм харагдах юм бол ингээд бүр харахыг ч хүсдэггүй. Жохон тэгэж өөрийгөө ингээд дараад идэг гэх юм уу, айгаад ингээд хурдан сэрхийг хүсээд идэг. За тийм болохоор надад яг юу тохиолдоод байгаа юм бол гэдэг сэтлэр зүгээр бясалгалыг хийж сонирхож эхэлсэн. Тийм аа. Гэтэ цаанаасаа мэдгүй ингээд угаасаа нэг ийм spiritual буюу ийм сүнслэг юмнууд надад тохиолдоод байгаа учраас тий. Одоо би зүгээр энгийн амьдралаар ингээ байжсэн бол мэдээж сонирхгүй эсвэл бүр олон жилийн дараа сонирхож эхлэх байсан байж магадгүй. Гэхдээ яг ингээд ийм зүйлс надад тохиолдоод байсан учраас хийж эхэлсэн тийм үү? За гэрт хүн ирээд тэгээд байршлаас ойлгох шаардлагатай болчлоо. Яг иймэрхүү сэдвээр ярихаар би ингээд жоохон эмээгээд байдаг болцсон гэх юм уу? Хүмүүс ойлгодог хүмүүс нь цөөхөн байдаг болохоор яг нэг гэрүүл бас хүнтэй харьцаж байгаа юм шиг хандлага гарах гэдэг гэх юм уу? Гэхдээ яг би заавал тэр хүмүүсийг ойлгох гэж шахаж шаардж байгаа биш байхгүй юу те? Зүгээр тэр хүмүүсийг ч гэсэн ойлгож байна. Би өөрийгөө ч гэсэн илэрхийлэхийг хүсэж байна. Намайг ойлгодог хүмүүс байгаа гэдэгт итгэдэг болохоор энэ бүхнийг ингээд тэ заавал ингээд би бинийг эрүүл галзуугаар нь дуудаад ч юм уу эсвэл нөгөө нэг бодлын үл хүндэтгэх хандлагууд гарахгүй байгаасай гэж ер нь бол хүсдэг. За тийм байна. Ковидын үед тиймэрхүү зүйл тохиолдоод тэгээд бас баг зэрэг нөгөө нэг бясалгал хийх гэж оролддог гэсэн гээд хэлчихсэн тий. Тэгээд тухайд угаасаа бүтээгүй. Гэхдээ би надад одоо юу тохиолдоод байдаг юм болоо гэдэг хариултаа хайсан хിവэрэл байсан. Тийм үзмэрч лам энэ дээр бол өмнө нь очиж үзсэн. Гэхдээ би энэ бүхнийг бас үүсэхгүй. Зүгээр би өөрийнхөө сэтгэлдээ зүгээр өөртөө үлдээ гэж бодсон. Яагаад тэгэхээр мэдээж үнэн хэлэх ч юм уу те тодорхойлж хэлэх эсвэл яг ингээд юу гэдэг юм миний яг одоо нарийн ч юм уу эсвэл яг тэгж хэлж чадах хүн бол таарлаагүй гэх юм уу? Чи яг ингэж байна. Эсвэл чи ийм болохоор ингэж байна ч гэдэг ч юм уу? Эсвэл чамд ингэж ийм тохиолдоод байна гэж хэлэх тийм хүнтэй таараагүй учраас би ер нь дахиж одоо бусдаас өөрийнхөө тухай эрэл хайруул хийх болж эхэлсэн.
байсан. Гэсэн ч хариултыг нь бас мэдэхгүй л байсан тий. Тэгээд энэ жилээс л ер нь бол ингээд нүд маань нэгтгэх шиг болж байгаа. Бас ингээд суралцаад явж байгаа. Ер нь бол яг 2 жилийн өмнөөс маш их юм бодол давтаж эхэлсэн. Тэгэл би ингээд хайртай дотныхон хүнийг алдсан. Тэгээ зуурдаар гэх юм уу одоо хөгшин настай байгаад алдсан бол ойлгох үйс байдаг тий. Гэхдээ нэг гинтийн тийм хагцал бас ингээд нүүрл өмнө алгадах шиг болсон байхгүй. Тэр үед л би ингээд бид нар яг яах гэж амьдрдсан болоо. Нэг өдөр л ингээд хорвоо дээр байхгүй байж болдог юм биш үү? Тэгвэл яг юу хийж бүтээх гэж ингэж явж байгаа юм бол гэдэг тийм бодолд бүр ингээд гүн авцсан гэх юм уу? Тэрний бас хариултаа ингээд хайх гэж хичээдэг болсон. Тэгээ маш их юм сонсдог болсон, уншдаг болсон. Тэгээ би ингээд өөрийнхөө одоо юу хийх ёстой юм болоо гэдэг асуулттайгаа тулгараад тэгээд ингээд өөрийнхөө хариултыг хайж эхэлсэн гэх юм уу. Тэгээд би дахиад энэ хүчин зүйлээс болоод бяцлал надад тусалж чадах юм шиг байна гэдэг итгэлээр энэ жилээс эхлээд оролдож эхлээд олон зүйлүүдийг тууллаа. Яг бяцлал хийж эхэлснээс хойш надад гарсан одоо өөрчлөлтүүд нь юу байсан гэхээр бидний одоо хайж байгаа асуултууд бидний эрэл хайгуул болоод байдаг зүйлс маань хариулт нь бид өөрөө дотроос одоо олох ёстой юм байна гэдгийг бол нэгдүгээрт амар сайн ойлгосон. Бүх юмыг ингээд өмнө нь бол ингээд гадагшаа чиглээл хариултаа хайх гал тий. Яагаад ингэж байгаа юм болоо гэд тийм бодолтой байгаад байдаг гэсэн бол дотроос хайх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Хоёрдугаарт болонгууд бид анзааргаа одоо маш сайн нэмэгдүүлэх ёстой байна. Юмыг анзаарч харахаа болчихжээ. Тэ? Хэрэг хүсэх юм бол хариулт нь ингээд хаа сайгүй ингээд байдаг юм шигтэй одоо нөө ижил цаг харахаар яагаад ингэж байгаа юм бол мал гэж. Тэгээд айгүй адилхан тоотой цаг хараад байгаа гэлтэгдэн штэ. Танд нэг юм хэлэх гээд байгаа зүйлс. Эсвэл та яг зөв бодож шүү гэдгийг чинь батлах тоо. Тэ? Жишээ нь одоо цаган дээр гэхэд юм байдаг ч юм уу. Ингээд юм хийхдээ ч гэсэн одоо ингээл нөө байн гуц муцаа оролдоод өөрсдөө сатааруулах юм ихтэй байгаа гэдгээ аюу хэлсэн шүү дээ. Тэр сатааруулах зүйлсээ багсгаад гадагшаа ч юм уу, дотгошоо ч юм уу хамаагүй гадагшаа зүгээр нөгөө гадагшаа гэдэг нь юу шүү. Байглаас ч юм уу те. Эсвэл ингээд нөгөө одоо өөр нөгөө нэг олон алхаж явж байхад ч юм уу те нөгөө лого мого зураг мураг ч юм уу те харагддаг. Яг тиймэрхүү юмнуудыг л ажиглах гэж байгаа юм шүү те. Нэг юм тавтамжтай ингээд ажиглагдаад байдаг. Дотгошоо хайх нь бол мэдээж бяцлаглаараа хийгээд зарим тохиолдолд өөрсдөө хариултыг авч болно. Гэх мэтчлэн одоо нөгөө нэг анзааргаа нэмэгдүүлэх хэрэгтэй юм билээ. Би бас нөгөө өөрийгөө айгүйх анзаарч эхэлсэн гэх юм уу? Өөр дээрээ дүн шиг дүгнэлт хийж эхэлсэн байсан. Өөрийнхөө давуу тал, сул тал те юу гарахаар уурлаад байна. Нэг юм уур хүргэхээр энэ яагаад миний уурыг хүргэж байгаа юм бол надтай ийм хамааралгүй байхад ч юм уу те энэ яагаад миний уурыг хүргээд байгаа юм бол би ямар асуудалтай болоод ингэж байгаа юм бол
гэдэг ч юм уу. Өөрийгөө бас анзаарах юмнууд маш их гарч ирсэн. За энэ хоёрыг уяад хэлэх юм бол гэдэг ч юм те би нэг жишээ ярив. Өөрийгөө амар сайн анзаараад тэгээд өөрийгөө ингээд маш хүний ая талыг харж амьдардаг people pleaser төрлийн те бусдын төлөө биш ээ. Тийм ээ, ер нь бол бусдыг нэгдүгээр тарьж өөрийгөө дандаа хоёрдугаар тавиад байгаагаа анзаарсан байхгүй юу? Тэгээ энэ зан чанар маань бас яагаад ингэ гарсан юм бол гэдгээ хүртэл бодоод яагаад гэдгийг хүртэл олоод те баг наснаасаа юу туулж ирсэн ээ ингээд эргцүүлж бодоод би ингээд ингэсэн биш гэд бодоод олчж байгаа юм. За тэгээд би ингээ олцоод за окей би одоо дахиж бусдын одоо ая талыг харж өөрийгөө золиослохгүй гэдэг ч юм уу те. Тэр чинь одоо мэдээж бусдын ая талыг харж болно. Одоо олонхоороо байх юм бол гэдэг ч юм уу те одоо ганцаараа зөрүүдлээд шийдвэр гаргах гэдэг асуудал бол биш шүү дээ. Зүгээр өөрийгөө ингээ золиослоод өөрийнхөө хүсэл сонирхлыг бодохгүйгээр бусдыг бодоод байна гэх юм уу? Яг мэдээж гоё баланстай байвал зүгээр ах гэж би бодсон. Одоо бүр хит ингээд үгүй би л юм те би л энийг хүсэж гин гэж явах биш. Зүгээр яг үгүй гэх үедээ үгүй гэж хэлж чаддаг байх юм байна гэдгийг ингээд мэдээд те би энэ зан чанараа засах хэрэгтэй юм байна гэдгийг ингээд мэдээд авчиж байгаа юм. За окей ингээд мэдсэн. Гэхдээ тэрийг ингээд би оны өмнөх нь л ер нь ингээд ер нь л өөрийгөө ийм хүүгэл мэддэг лсэн л та. Тэгэл яг шийдсэн байсан нь бол нэг оны өмнөхөн баггүй юу? Гисэн ч гэсэн би тэр зан чанараа засч чадахгүй явсаар исэн гэдгээ одоо анзаарахгүй яваадсан. Тэгсэн чинь нэг өдөр бүр ингээд наа чи сор гэж байгаа юм шиг те. Цэцэрлэг түрээлэн тойроод гүйжсэн чинь ингээд нэг хүн дагаад ингээд хоёул хамт гүүхүү гэдэг ч юм уу ингээд уг нь ингээд нэг залуу ирээд ингээд асуусан баггүй юу? Тэр үед би ингээ ганцаараа гүүх дуртай, би ингээ ганцаараа гүүмээр байдаг. Гэхдээ би үгүй гэж хэлж чадаагүйгээсээ болоод ингээ тэр хүнтэй хамтгүйгээд ингээ өөр айгу дургу ингэж явж байгаа байхгүй тий. Тэ ингээл нэг юм айгу хэцүү санагдаад надаа ингээд үнэхээр би нэг тийх хүсэхгүй байсан. Гэхдээ би ингээ үгүй гэж хэлж чадаагүйгээсээ болоод сүүлдээ ингээд намайг дагаад ч юм уу тий бүр ингээд тийм нөхцөл байдалд хүртэл ингээд хүрсэн. Тэгэл ирээл одоо нөхөртөө хэлээл яна сая намайг хөө ингээд ингэчлээ гэж тэгсэн чинь маа нөхөр ингээл ахнасаа л те үгүй шүү дээ. Тэгээ чи өөрөө үгүй гэж хэлж чадаагүй байна гэдгийг ингээд айгуу сайн ойлгуулад тэгээ би тийштэй те ингээд би нөгөө people pleaser зангаа засна гэж бодчихсон чинь засаагүй явж исэн. Тэ одоо намайг ингээд чи засахгүй л байна да гэдгийг барыг шалгаж байгаа юм шиг шалгалт шиг юм ороод ирчих واخхой тий. Тэгээ би шалгалтандаа бүдэрсэн. Тэг ингээ өөрийгөө ч тухгүй байдалд оруулаад нэг юм сонин гэхдээ тэрийг би одоо нөгөө эрэг талаас нь хүлээж авах нь юу байсан гэхээр тий хичээлээ сурлаа. Ойлголоо би одоо жинхнээсээ хичээнэ гэд тэр цаг мөчөөс хойш одоо үгүй гэх үедээ үгүй гэж хэлж өөрийгөө золиослж одоо бусдын ая талыг харахаа болж эхэлсэн байгаа. Чадаж байгаа да заримдаа бас баярлж байгаа. Гэхдээ мэдээж бас баланс тийм ээ бүх зүйл одоо баланс дээр л тогтдог юм шиг санагддаг надад. Юмыг нь яг нөгөө хэтрүүлэхээрээ бурууддаг, багдуулахаараа бурууддаг тий. Тэгэхээр яг гоё тэнцвэрийг олоод явах нь маш зөв юм шиг санагдаж байгаа. Нөгөө заавал өөрийнхөө зөв гэж ярьж байгаа юм бол биш шүү. Яг нөгөө одоо бүх бичлэг, бүх видеог ер нь үзэхдээ ингээд цензуртэй хүмүүсийн ярьж байгаа юм дээр фильтртэй миний ярьж байгаа юм дээр ч тий фильтртэй авахыг аваад хаяхын шууд хаяад ойлгохыг ойлгоод тэгээд яваасаа гэж ер нь бол хүсдэг. Би бас өөрөө юм үзэхдээ жоохон тэгж явахыг хичээдэг. Тэгэхгүй бол яг зарим тохиолдолд ингээд нэг юм бодлоо тулгсан зүйлс айгүй их анзаарагдаад байдаг болсон билээ. Ингэж болохгүй
Ингэх хэрэгтэй. Чи ингэсэн бол ийм муу хүн гэдэг ч юм уу те. Ингээ жоохон нэг тиймэрхүү зүгээр контекст агуулгатай одоо ярьдаг хүмүүсийг анзаарахаар жоохон тэ зүгээр шүүлтүртэй ингээд хандчихэл гэж боддог болсон билээ. За дараагийн хамгийн гоё нөлөөлж байгаа зүйл нь юу байгаа вэ гэхээр сэтгэл илүү амар амгалан тайван болсон гэх юм уу? Маш олон гоё уган жишээн дээр ярмаар л байна. Гэхдээ өөр хүний одоо амьдралын бас нууцуд агуулгадж байгаа болохоор тэдгээрийг алхасаад ямар ч гэсэн ямар ч байсан бид одоо ер нь бол одоо нөгөө бясалгал энэ төр хийхээс өмнө ч гэсэн те би өөрөө жоохон тийм даун нөхцөл байдалтай байсан гэх юм уу? Сэтгэлээр жоохон унаал айгүй их тиймэрхүү байсан. Тэгээд яг сүүлд бол бүр ингээд сэтгэл зүйч дээр очих шаардлагатай юм байна гэсэн нөхцөл байдал дээр хүртэл ирчихсэн байсан. Гэхдээ одоо шаардлагатай гэж бодох юм бол би ер нь сэтгэл зүйч дээр ч гэсэн очино гэж боддог. Миний сэтгэл өөрөө тайван сайхан байж иж би өөрөө эрүүлэр сэтгэж эрүүлэр харах юм байна гэдгийг ойлгосон. Өмнө нь бол маш их шалдар болдор юм дээр өөрийгөө зовоож өөртөө ингээл гомдол цуглуулаад ингэдэг байсан юм байна гэдэг анзаарсан баггүй. Тэгээд энэ болгон бол нэг тийм сүртэй зүйлс биш. Биднийг гомдоосон хүмүүс бид нарыг гомдоосноч мэдэхгүйгээр ажил амьдралаа үргэлжлүүлээд явж чаддаг тий. Зарим тохиолдолд. Тэнгүү тэрийг ингээд тэрийг бодохоор бид нар өөрсдөө зүгээр гомдлоо гэдэг яг яах ёстой вэ? Өөртөө л зүгээр нэг юм хар сэтгэлийн энерги хөрөнгөлүүлээд байна л гэсэн үг юм байна. Тэ? Би тэр хүнд гомдлоо гэд тэр хүн хохирч байгаа биш. Би энд хохироод суугаад байна шүү дээ. Ер нь бол тэ би өөрөө сэтгэлээ шаналгаад ингээд суугаад байна. Тийм байдаг юм байна гэдгийг анзаарсан гэх юм уу? Тэгээ баг багаар өөрийгөө ингээд чөлөөлж эхэлсэн. Заавал тэ тэгвэл тэгээд хэлээд ингээд эсвэл санаандгүй ингэсэн юм бэлхүү дээ. Эсвэл өөрөө юу ч бодоогүй тэгээ хэлсэн бэлхүү дээ. Би тэрийг өөр дээр бодоод явах вэ гэдэг ч юм уу те. Тэрийг гэхдээ мэдээж айгүй хэцүү байсан л та. Би зүгээр ингээд тэрийг даван туултал маш удаан ингэж зовж шаналж байгаад нэг бясалгал хийхдээ анзаарч мэдсэн гэх юм уу. Манай багш нөгөө бясалгалын анги дээр явжсэн багш те нөгөө уучлалын ингээ бясалгал хийжсэн. Тэгээ тэр бясалгал нь болохоор өөрийг тань гомдоож исэн өөрт тань тохиолдож байсан зүйлсүүдээ бодож тэднийг хүлээн зөвшөөрч уучлаад өөртөө аз жаргал хүсээд тэгээд эхний хэсэг дээр хоёр дахь хэсэг дээр нь болонгууд яг ингээд чамайг гомдоож исэн хүмүүсийнхаа зовлонг бодоод тэр хүмүүстэй аз жаргал биелүүлэх тийм бясалгал байсан. Яа тэр бас амар хаард санагдсан, хүн санагдсан. Тэнд байсан маш олон хүмүүсийн хийсэн болон бодсон зүйлсийг нь сонссон. Тэр болгоныг бодоод би ингэж чадах байсан болов гэж бас маш их дүгнэлт хийсэн. Өөртөө болонгууд одоо нөгөө намайг гомдоож исэн хүмүүсээ гэж бодоод хийсэн чинь юу ч биш санагдсан. Тэгвэл бид нар яг ер нь бол нэг юм адилхан хүмүүс амьдрах гэж хичээж байгаа адилхан хүмүүс бид нар зүгээр өөртөө хатуу хандаад ч юм уу те өөрсдөө л зовоогоод байд юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тийм учраас одоо өөртөө ер нь хатуу хандхаа байсан. Тэр чинээгээрээ миний сэтгэл ингээд уужирсан. Юмыг ерөнхийдөө ингээд эргээр харахыг хичээдэг болсон. Гэхдээ toxic positivity энэ төр бол биш шүү.
Мэдээж нөгөө тэнцвэртэй байлгана. Гэхдээ миний харах өнцөг маш өөрчлөгдсөн. Маш тайван болсон. Сэтгэл санаагаар унахаа болсон. Гэдэг маань айгуу гоё давуу тал байгаа. Нөгөө нэг happy wife, happy life гэдэг шүү дээ. Аз жаргалтай эхнэр бол аз жаргалтай амьдрал юм аа гэдэг бол маш үнэн. Тэр чинээгээрээ ингээд манай гэр бүл ч гэсэн айгуу гоё тайван тогтворон болоод нэг ингээ бие бинийгээ ойлгодог. Одоо ер нь гоё эергээр ингээд өөрчлөгдөж эхэлсэн гэх юм. Яг тийм өмнө тийм амар сөрөг бол байгаагүй л дээ. Гэхдээ би яг сэтгэлээр унахаараа ингээд өөрийгөө болон гэр бүлээ шууд хайчдаг бүр тийм төрлийн байсан гэх юм уу. Ормоос өмдөхийг ч хүсдэггүй. Үнэн одоо бүр нэг эмо гэдэг шиг л нэг тийм байдаг байсан. Гэхдээ одоо бол тиймэрхүү зан ааш гаргаж хүүхдүүдээ болон гэр бүлээ зовоохгүй гэж хичээж байгаа. Хүүхдүүдээсээ бас суралцах юм маш их байдаг шүү. За ингээд энэ удаагийн дугаар дээр зүгээр энийг яриад өнгөрье. Дараа дахиад өөр зөндөө олон сэдвээр ярих хүсэл байгаа. Тэр бас би өөрөө бас сураад мэдээд та хэд маань бас хийгээд хэрэгжүүлээд үзээрэй. Өөрсөндөө бити хатуу хандаарай. Өөрсөндөө зөөлөн хандаж байгаарай. Мөн бусдад муухайг хэлэхгүй тийм ээ. Баярлалаа гэдэг үгээ харамгүй хайрлаж байгаарай. Баярлалаа.